мотор байшин хийж байгаа шүү дээ. Энийн одоо давуу тал нь яг юу гэдэг юм бэ? Хүн төрөлхтөө ер нь хамгийн анх мотор л ер нь барилга байгууламж яваад барьж ирсэн. Тэгээд тэрүүнээс хойш одоо энэ техник технологи хөгжөөд хүмүүс одоо ингээд шавраар барьж эхлээл ингээд одоо ингээд бетоноор барьж ийн ган төмрөөр барьж ийн гээл. А дэлхийн тренд одоо эргүүлээд буцаад ретро гэж ярьдаг шиг мод руугаа орж ийн л доо. Тэгвэл яагаад мод руугаа ороод байна гэхээр эрүүл мэнд тэгээ эко гэж те энэ зүйлүүд одоо баруунчууд өөрсдөө ер нь мэдээд бид нар ялангуяа өөрсдөө одоо амьдрах амны орон сууц одоо бидний хүүхдүүд сурах сургууль цэцэрлэг те бид нар өвдсөн байхад хөвтөж байгаа эмнэлэг гэх мэт зүйлүүд ер нь модоор хийх хэрэгтэй юм байна. Босод ингээд барилгын материалууд ер нь бол хөгжөөд масс үйлдвэрлэлээр ингээд үйлдвэрлэлээр явж гин л да. Тэр зүйл дээр өртөг үн гэсэн юм ороод ирж байгаа. Тэнгүүд нь мэдээж бие биентэйгээ бизнесүүд өрсөлдөхийн тулд өөрсдийнхөө өртөг үнэ багасгаад явангууд одоо хүний биед нэг тийм сайн биш. Тэнгүүд нь тэр нь болохоор удаан хугацаанд бидний биеинд бол гайгүйжсэн. Бидний хүүхдүүд, ялах хүүхдүүд ерөн жоохон сөрөг талтай байж эрсдэлтэй юм байна гэдгийг баруунчууд харангуйтаа модон байшин чи ерөн зүгээр юм байна штэ. Буцаад мод руугаа орё гээд. Тэгээд тэрүүн дээрээ судалгаа хийгээд техникийн дэвшил технологи гаргаад ирсэн чинь инженерлэгдсэн мод гээд бий болгочихж байгаа.